За сайн байцгаана уу. Ингээд Африк ТV-ийн Сингапур улс буюу Руанда гэдэг улсад ирсэн байна. Тэгээд энэ Руанда гэдэг улс бол одоо зөвхөн Африкта үлгэж жишээ төдийгүй одоо энэ дэлхийн нийтэд бол ингээд маш одоо зөв замаар хөгжиж байгаа, явж байгаа гэсэн ийм үнэлгээтэй улс байгаа. Тэгээд ингээд одоо харахад бол энд ингээ явган үний зам, дугуйн зам. Тэгээд энэ ерөөсөө юм хэсэгхэн газар биш. Нийтээрээ бол өчигдөр ингээд нисэх буудлаас ирэхэд маш гоё зэгцтэй юм байна. Тэгээ хүмүүс нь бол бас их тийм nice гоё хүмүүс байгааг би ачилтаа. Сая би инглэлтэй энд ирээд нөгөө өмнөд Судан улсынхаа одоо зам гар гэж шүү дээ. Thank you sir. Thank you. Зам тавьж өгч байна. Тэ хүмүүс нь бас юм гоё юм байна. Би өмнөд Суданаас энэ ч ирээд 2 хоног ерөөсөө бичлэг хийсэнгүү. Яагаад гэвэл би нөгөө өмнөд Суданыхаа бичлэгийг янзлахгүй болдоггүй. Тэгээ үндсэндээ энд бол 2 хоног ерөөсөө огт бичлэг хийхгүйгээр гадуур гарч хоол идээд ингээд бол өнгөрөөлөө. За тэгээд яг энэ Африкийн Сингапур буюу Руанда улсыг яагаад ингээд Африкийн Сингапур гэж нэрлэж гин вэ гэдгийг та бүхэн мэдхийг хүсвэл тийм ээ. Яг одоо Play Store, App Store-оос Игүнэ AI гэж бичиж хайгаад аппликейшнээ татаад Игүнэгээс шууд яг одоо асууж болно. Монгол хиймэл оюун игүүнээ чат аппликейшнтай боллоо. Хэрв одоо жоохон байж байгаа сонсыг үл би угаасаа энэ яваа дундаа ингээд яриа тайлбарлаад бол явчих юм байгаа. За тэгээд мөн бол энэ Руанда улсыг влогийг үзээ тань таалагдах юм бол аяллаа ивент итгэгч M-Trip рүү холбогдоод ингээд нислэгийн тийзээ захиалаад ингээд таваас энэ улс руу ирж аялах боломжтой. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M-Trip-с. Автобуснаас гадна ийм нөгөө юунууд их явдсан билээ л дээ. Ийм мотонууд. Тэгээд энэ мотогоор бас явчвал илүү нөгөө амар хямд төсөр бас ийм хурдан байгаад байгаа. Тэгээд hello. Yeah. Do you know this place? Mount Kigali Viewpoint. Mount Kigali? Yeah. Don't know. Sir, do you know this place? Mount Kigali Viewpoint. Mount Kigali Viewpoint. Do you know? Mount Kigali. Yeah. Yeah, do you know? За манайх ингээд амар гөрхөн цуглаад хүрээд ирлээ. Hey. Yeah, Kigali Mountain Viewpoint. 1500? Yes. Yes, and 1000. 1 and 5. 1 and 5? Yeah, how far is it? What? How far? Yes, it's okay. Okay. Do it. Yeah, let's do it. Yeah. За энийг ингээ угалчих юм байна. Тэгээд энэ юу яаж байгаа юм л та? Одоо эдний нэг юм юу байгаад байна? Шууд ингээд энэ хотоо яг дээрээс нь харж болдог уулан дээрээс нэг ийм орчин байгаа байхгүй юу? Тэгээд тэр орчин дээр нь би очиж жагаад яг энэ хотыг нэг дээрээс нь яг харах гээд байгаа. Your name, my friend. My name is Igune. My name is Zandodi. Nice to meet you. Good English, good. Yeah. За энэ нэстэ үнэхээр гоё юм сэтгэл сэргэмээр улс байна. Ямар гоё юм өнгөтэй, зүстэй, гоё найрсаг хүмүүстэй. За одоо ингээд map харуул бит хоёр нэлээд юм зах руугаа ингээд ороод ирж байгаа байхгүй юу? Тэгтэл энэ ингээд ийм гоё ногоонороо цэгцтэй ийм зам тавьсан ийм ёстой би Африкийн улс үзчихсэнгүй. Ямар ч ийм гоё цэгцтэй ийм гоё. Тэгээд энэ улс байна шүү дээ, тэ? Нөгөө энэ дараа нийтийн тээврийн явж байна. За би бол одоо Африкт ийм цэвэрхэн тэ одоо хардаа ийм Юпонг ийм автобус бол явж байгаа Африкийн улс үндэ нэг ч үзээгүй. Дандаа нэг амар автобусууд явдаг. Тэгээд ийм гоё нийтийн тээвэр бас явж байгааг харлаа. Тэгээд энэ улс бол ийм ямар ч нөгөө аюулгүй улс. Одоо нөгөө индексүүдээрээ бол нөгөө за энд бас нэг нийтийн тээвэр явж байна. Дэлхийд болохоор 45-д ордог жуулчдад аюулгүй байдлын индексээр тэгээ Монголоос хамаагүй ийм урд ордог улс байгаа байхгүй юу? Одоо энэ улсад гадны иргэн жуулч ирэх юм бол дээрэмдүүлэхгүй тий кермагийн суулгахгүй, зодохгүй, нүдэхгүй, халдахгүй тийм ээ. Ганцхан энэ улсад байдаг
нэг аюул нь юу вэ гэхлээр яг одоо миний суугаад явж байгаа энэ тээврийн хэрэгсэл байгаа. Ерөнхийдөө бол энэ мопитоор ингээд үйлчлэгээ аваад явхад бол ингээд нэг жоохон зам тээврийн осол мосол юм гарчих гад байдаг гэд. Тэгээд бол ингээд ганцхан ийм л аюул байгаамаа. Тэгтээ бол ингээд энэ нөгөө хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцож байгаа байдал нь бол айгүй гоё тийм хүлээцтэй те. За иймэрхүү болохоор би бол ерөнхийдөө гайгүй гэж бодож байна. 9 шидийн хөтөж мөтөж бол надад ямар шаардлагагүй. За тэгээд хотоо ингэж харддаг нь энэ уулан дээр хідний энэ сургууль юм байна л да. Hello. How are you? I'm good. Yeah, where are you going? I'm just looking the city view. I would like to see the city. What to do? Do you understand? I just look. Here, over there, the pavilion. Yeah, pavilion. Just see the city. Okay? Just see the city. Pavilion. Yeah. Харуул борлоод нэртгөр багцтай байж байгаа. За тэгээ энэ сургууль бол маш гоё сургууль байна уу энэ. Орчин их гоё. Цэвэрхэн ийм гоё ногоон сургууль байна. За одоо тэнд очиод хотоо харах юм шиг байна. За тэгээд би одоо нэг ийм хашаан дээр сургуулийн хашаан дээр гараад ирсэн байна. Яг тэр нөгөө жуулчны юун дээр нь би ирээгүй юм шиг байна л да. Жохон буруу газар ирчих. Гэхдээ энэ сургуулийн энэчнээс бас ингээд ер нь хотоо харч болох юм байна. Тэгээд би камера бүр ингэж хамгийн сайнаар сунгаж жагаад энэчнээс ингээд та бүхнийг хотыг харуулъя. За тэгээд энэ наагур байгаа одоо яг энэ миний хашааны цаана маань байгаа энэ хэсэг бол ингээд ер нь бол захын гэр хороолт нь юм байна л да. Google Map-ээс ингээд томруулаад харахаар тэгэхээр тэр хэсэг нь гэхэд энд бол ямар ч хог тоосгүй цэвэрхэн. За тэгээд та бүхэн дээр хотыг нь төв мөвийг хараад байгаараа тэр айгүй гоё байшин барилгатай. Тэгээ одоо би угаасаа тийшээ удахгүй очино. За тэгээд энэ улсын ингээд яагаад ингэж дэлхийд бас их зөвөр хөгжиж байгаа Африкийн улс гэж ингэж одоо Африк дотроо цойлж байгаа вэ гэхлээр ганцхан чухал зүйл нь бол энэ улс ямар ч авилгагүй шахуу улс юм байна. Хамгийн авуустай нөгөө улс төрчид нь айгүй сайн юм байна. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ улс авилгалын индексээр 44-т ордог дэлхийд. Монгол улс маань хэдэд явж байгааг мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ улс маань бол ийм учиргүй баян мөнгө төрхтэй улс биш. Зүгээр л маш бага авилгатай. Тэгээ маш бага авилгатай учраас жоохон олж байгаа одоо энэ улс орныхоо орлогыг бол улс орныхоо дид бүтцэд одоо зарцуулаад ингээд бол ер нь хөгжих замдаа орцсон улс юм. Байгалийн баялаг энэ улсад бол байхгүй. Монгол шиг одоо тийм нүүрс те. Хэрвээ тийм баялагтай бол ингээд энэ улс бол будаа болголоо л доо. Дээр нь тэгээ энэ улс бас яг Монголтой адилхан нөгөө түгжигдсэн улс далаад гарц байхгүй. Тэгээ хуршүүд нь амар улсууд Бурунди, Конго, Монго гэд. Тэгээ ийм хэцүү нөхцлөөс бол босч ирж байгаа одоо ийм үлгэр жишээ сайхан улс байна. Тэгээд бидний яг ардчилгээ явж байхад 1994 онд бол маш том энд нөгөө хилмэдүүлэлт алын идэлга явж исэн. Тэгэл 94 оноос хойш хөгжиж байгаа ийм улс. Hello, how are you? Your name? Your name? My name is Tsegi. Tsegi. You girls study here, this school? What's this school? This medical? Business. Yes. Yeah. What clean, nice country is your country? Thank you. Very nice country. Thank you. No corruption. Are politicians good? Kagama. Yes. Good. Yeah, thank you. За ингээд оюутнууд энэ тэгээ ингэсэн байгаа. Эдний ерөнхийлөгч нь байна шүү дээ, тий. Сая хамгийн сүүлийн сонгуулиар гэхэд 98% саналаар ингээд үнэмлэхүй ялалт байгуулсан. За тэгээ ийм бас мундаг Африкийн улс байшгүй манайхаа. За тэгээд байгалийн баялаггүй энэ улсад мөнгө олдог нэг гол зүйл нь энэ байгаа хараа. Нөгөө горилла гэдэг шүү дээ, тий. Ийм горилла үзүүлдэг ийм аялал хийдэг. Энэ эдийн засагт нь амар нөлөөтэй. Өөрөөр хэлбэл нөгөө аялал жуулчлалаа хөгжүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь нөгөө жуулчинд аюулгүй улс гэхэд эн чинь нөгөө төр засаг нь тийм болгож байгаа шүү дээ. Улсаа авилгагүй, жуулчдад аюулгүй. Тэгэл за манай улс руу хүрээд ир сайхан аялал жуулна. Ингээд манай улс ямар ч аюулгүй гэдэг дэлхийд индекс нь ийм байна гэдэг. Ингээд аялал жуулчлалаараа хараа энэ улс ингээд нэгт мөнгө олчиж байгаа юм заяа. Хоёр дахь нь юу вэ гэхээр одоо энэ минь бол ингээд шүн айгуу гоё харагддаг юм билээ л дээ. Би нөгөө Спутлаас ирж байхад ингээд гэрэл мэрлэн гэлвцсан. Тэгээ ийм хөрөнгө оруулалтуудыг гадныхныг айгуу сайн оруулж ирж байна. Нөгөө итгэлийн төр үлчиж байгаа байхгүй юу?
манай улсын авилгалын индексийг хардаа 44-т бараг одоо авилгагүй улсынхаа ингээд тоонд орчиж байгаа. Тэгээд тийм учраас манай улсад ирээд гоё мөнгө оруулаад бизнес хийвэл бид нар ингээд аюулгүй байдлыг чи хамгаалъя. Алив наашаа Комтур Рванда гэл ингээд хөрөнгө оруулагчлыг оруулаад ирж байгаа. Тэгэнгүүт чи нөгөө юу яахгүй байгаа байхгүй юу? Одоо арт иргэд мэрэгд нөгөө гадны хөрөнгө оруулагчтай аамуу хулгайч ирж одоо манайхыг юу яах гэж чинь те хамаг баялагын мэд цөлмөгчийн мэрэх чинь гээд байхгүй. Сайхан ингээд өрөөлгөн хүлээж аваад ийм улс болохоор одоо үнэхээр аюулгүй байгаа юм. Одоо энэ чинь ингээд hello тэр тэнд ингээд одоо цагдаа байгаа байхгүй юу? Тэгээ энэ улс чинь нөгөө нэг авилгагүй улс болохоор цагдаагаас нь ингээд ерөөсөө айх хэрэггүй. Би бол энэ Африкийн улсуудаар ингээд явхад нөгөө янз бүрийн гэмт хэрэгтний хороол мороол гэхээс илүү цагдаагаас нь айгаад идэг байхгүй. Яг тэгэхээр энэ цагдаа төрийн албаныхан авилгатай улсууд бол маш хэцүү. Зөв шууд дээрэмддэг бичиг баримт авч байгаа л буцааж өгөхгүй. Тэгээ дээрэмд чинь. Одоо нэг хөөх хаш дараараа hello. Hello. Ийм хүмүүс байгаа. За эндхийн цагдаа бол намайг бол хамгаална тий. Тэгэхээр би энэ цагдаа бол одоо манай талын хүн гэдгийг бүрэн ингээд ойлгоод авчиж байгаа. Тэгээ энэ улс бол тийм нөгөө мөнгөтэй төрхтэй баян улс манайхаа ерөөсөө биш заяа 12 сая хүн амтай. Тэгээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хүний хөгжлийн индекс энтрээр бол Монголоос хойшоогоо хамгийн энэ улсыг ийм цэгцтэй цэвэрхэн гоё байлгаж байгаа юм юу вэ гэхээр энэ авилгагүй маш зөв систем яваад байгаа байхгүй юу. Тийм учраас ийм сайхан улс байгаа. За би тэгэл одоо энэ автобусны буудал тэгэл энэ автобусны буудлын эргэн тойрон морин те ингээд энэ нэг усны шуудуу жалган балхан ингээд нөгөө хог хайгаад ерөөсөө ингээд хог байна уу те ерөөсөө юм хог байхгүй байна л да. Тэгээ яагаад вэ штэ энд ийм хоггүй байгаа вэ гэхлээр эднийх бас юу юм байна нөгөө камержилт маш сайн хийгдсэн маш их камержилттай битүү хотоо бол камержуулсан тэгэнгүүтээ ингэж явж байгаа тийм хог хаях юм бол маш өндөр торгуултай юм байна нэгт. Хоёрдож болохоор нөгөө камераараа шүүж болоод торгочих нь байна шүү дээ. Хоёрдож болохоор сар бүрийн 7 хоног сар бүрийн одоо хамгийн сүүлийн бям гарагт нийтийн их цэвэрлэгэнд бүгд гардыг юм байна. Нийтийн их цэвэрлэгэнд. Тэгээд ямар нэгэн өвчнгөө те одоо хүндэтгүү үзэх шалтгаангүйгээр цэвэрлэгээний ажилд оролцохгүй байх юм бол шууд юу яад юм бэ? Бас өндөр торгуулийн арга хэмжээ авд юм байна. Тэгээ одоо энэ автобусны буудал дээр харалтаа ийм цэнэглэгч энэ оролт байгаа байхгүй юу те. За тэгээд энэ бол ер нь бас нэг ийм зүгээр Монгол сэтгэлээр харуул одоо ингээ хог хаюул өндөр торгуул тавин байна гэвэл ядарсан ард түмнээ одоо шулгачийн торгочин гэдэг үгүй байгаа байхгүй юу. Би Сингапурд очиод бас амар гайхчихсэн. Ийм нөгөө бох авах гээд би ч нөгөө нэг бас тамхи татдаг болохоор тэгээ би 3 дэлгүүрлөө ороод бох авах гээд ерөөсөө олоогүй байхгүй юу. Тэгээд яагаад бох байхгүй байгааг нь би гайхаад судалсан чинь Сингапур бох зархыг хорьсон байгаа. Яагаад бох зархыг хорьж ийн гэхлээр бох зархаар нөгөө энэ гадаа талбай молбог айгүй нөгөө муухай болгоод байгаа юм байна л да. Тийм учраас ингээд бох жишээн зархыг ингээд хоригдсан байд юм билээ. Тэгээ энэ бол ингээд нөгөө талаас харуул нэг юм дарангуултай юм шиг. Гэхдээ бол аливаа хот бол энэ баян ядуудаа ямар ч хамаагүй мөнгөтэй баян улс үгүй юу цэвэр зэгцтэй бай гэвэл маш ийм хатуу дэг журамтай байж ийм гоё нийтээрээ цэвэрхэн сайхан амьдэрдэг юм билээ шүү. Би өөр бас олон ийм зэгцтэй хотуудыг хар. За одоо би ингээд дэлгүүрээс нэг юм ус авчин л та. Тэгээд эднийх ба штэ те ийм no plastic no торон уутыг ба штэ хуулиар ингээд хатуу хоригдсан юм билээ. Хотын өнгө үзэмж муухай болгодог байгаль орчинд хортой гэд. Тэгээ нийтээрээ ийм цаасан тор хэрэгэлдэг саяных шиг. Тэгээд ба штэ эднийх бас айгүй ийм сайн нөгөө цахимдсан улс юм билээ. Би одоо нөгөө мэдхгүй бас нөгөө нисэх буудлын дээр ингээл сагсаатал бахан бэлэн мөнгө аваад Африк улсууд руу чинь тэгжил ордог шүү дээ. Валютсаж бэлэн мөнгөтэй. Тэгээд ямар ч бэлэн мөнгөний шаардлага бол байхгүй байсан юм билээ. Тэгээд надад одоо ийм их бэлэн мөнгө яваад байна. Тэгээд энийг ямар ч үрээл дуусгана да. Тэгээд Apple Pay бүгд ажиллана. Тэгээд иргэний бүх бүртгэл нь бол ингээд дижитал руу шилжсэн. Тэ иргэний бүртгэл үнэмлэх бүх юм. За ийм бас мундаг улс юм билээ. За одоо би ингээд энэ нөгөө автовокзал руу явж байна. Тэгээ яах гэж автовокзал руу явж гин гэхээр энэчнээс бол Угандагийн хэл
100 км-ийн зайтай багхгүй юу? Тэгэхээр би онгоцоор явбал бараг $400 зарцуулах гад. Газрын хилээр нь яваад орчих юм бол яг үүндээ нэг $10-20 би Угандагийн хил рүү хүрчиж байгаа юм. За ингээд Уганда улсын явах автобусны тикетээ захиалахаар явж байна. Ер нь бол онлайнаар захиалж болох юм билээ. Гэхдээ би зориуд яг энэ вокзал дээр нь очиж үзэх гээд байгаа. За яагаад би вокзалыг очиж үзэж гин гэхлээр эднийх нь автовокзалаа байна шүү дээ, тэ. Бүр хотоосоо гаргаад хийцсэн юм байна. Одоо Монголын автовокзал бол жишээлбэл 5 шараас жоохон баруун тишээгээ байдаг. Эдний автовокзал болохоор одоо монголоор ярил бүр эмээлт рүү гаргаад автовокзалаа тавьсан юм байна. Яагаад автовокзалаа тэгж хол хийж байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө хотын өнгө үзэмж юмээ муухай болгочих учраас хотоосоо гаргаж ингэж автовокзалаа хийсэн юм байна л да. За тийм болохоор бол би бас ингээд автовокзал дээр нь очиж хилээдээ захиалангаа захын хорооллыг ингээд үзчиж болохоор байгаамаа. Тэгээ энэ унаагаараа явчихж байгаа. Тэгээ энэ байна бол их амар юм байна өө. Ер нь нэг тийм аюулгүй юм байна. Нэг тийм айхтар замын хөдөлгөөн байхгүй учраас тэгээ хямдхан чи одоо ингээд Монгол мөнгөөр 6000 төгрөгөөр бараг 16-7 км ингээд явчихно гэсэн үг. Your name my friend? My name is Prodwar. Prodwar, nice to meet you. Yeah, thank you. Yeah, thank you. Ингээд энэ эвийг харчихал та энэ ямар гоё цэгцтэй те. За ингээд захт нь гараад ирлээ. Одоо тэнцээ вокзал байгаа юм байна л та. Тэгээ би тийшээгээ орж одоо юу яах юм байна? Тикет худалдаад авчих юм байна. Уганда руу явах. За тэгээд ер нь бол энэчнээс яг нөгөө юу яаж байгаа? Энэ 12 сая хүн амтай. Ингээд бол яг захын оруулалтын амьдрал бол эхэлж байна. Гэхдээ энд хог маш бага байна заа юу. Энэ бол Африк улс оронд энийг хог гэж хэлэхгүй. Яг ийм захын хороолол тэгээд ийм вокзалд нь хүрээд ирэхэд бол аимшигтай байдаг байхгүй юу? Тэгэхэд энэ бол ингээд ер нь л ийм хог хаяхгүй байж сургасан байх шүү. Энэ яалтчгүй юм өөр байна. Тэгээ энэ нийтийн тээвэрт орон нутагт явж байгаа автобусыг хараад олон улсын явж байгаа автобусууд нь бол ийм автобус бол ер нь энэ улсад ховор шүү. Тэгээ энэ улс маань хэрвээ байгалийн баялагтай байсан бол тий нүүрс зардаг ийм экспортлдог улс байсан бол тасрах юм байна. Ягаад гэвэл эдгээр чи ямар ч авилга байхгүй гол учир байгаа байхгүй юу? За ингээд Уганда орох тикет авчлаа. Одоо эдний мөнгөөр 25,000 гэдэг байна шүү дээ тий. Монгол мөнгөөр нэг 60,000 төгрөгөөр Угандагийн нийслэл хот руу энэчнээс шууд очичихно гэсэн үг. Тэгээд нийтдээ бол 12 цаг явах юм байна. Угандагийн хил рүү бол 2 цаг яваад хилээс нь нөгөө Кампала Этембе гээд нийслэл рүү явхад бол нийтдээ би энэчнээс шууд ингээд 12 цагийн хугацаанд явах юм байна. Тэгээд байж тээ би энийг хоггүй байгааз энийг бол хогтой гэж хэлэхгүй нэ ганц хоёр ийм энэ олны дунд бол байх. Үндэл бас хоггүй юм байна. Мундаг байна. Тэгээд байж тээ би нэг зүйлээс хайгаад байна. Би онгоцоор нисвэл бараг сая 300-400 мянгаар нисэх гээд байгаа байхгүй юу? Газрын хилээр бол би ингээд 60,000 төгрөгөөр явчихж байгаа. Тэгээд Африкийн нэг аюултай юм байна шүү дээ тий. Газрын хилээр орох байдаг. Одоо жишээлбэл яг хуу энэ улсын бол хил гай дээр би асуудалгүй гараа явчихна. Яг л авилгагүй улс учраас Уганда гэдэг улс чинь болохоор авилгын индексээрээ дэлхийд 140-т ордог амар авилгатай улс байхгүй юу? Тэгэхээр намайг бол хил дээр цагдаа магтаанаар хил гайлынхан бол дээрэмдэх нь тодорхой. Гэхдээ тэр нэг дээрэмдүүлэх зардлаа би нэг $50 хэтрүүлмээргүй байна. Тэгэл орчвол болчихж байгаа. Ер нь бол газрын хилээр бол Латин Америк болон Африкийн улсаар битгий орж байгаарэ гэж бол бас зөвлөдөг юм билээ. Интернет сайтуудад. Одоо би тэгээд энэ захын оруулалтынхоо бас энэ нэгэн тэрчнийх эргэн тойрныг ингээд хараад байна л да. За одоо энэ нэг хэсэг байгааз тий. Ийм олон хүнтэй газрын жишээ нь Африкт ийм одоо ийм хэсэг бол зөвхөн хогоор дүүрсэн хогийн цэг болгоо ийцэн байдаг байхгүй юу? Энд бол за яг хөө 1-2 ийм ундааны сам юм харагдаж байна. Тэр дээгүүр маш олон хүмүүс явж байгааз энэ чи ингээл хогийн бункер болгол болгоно энийг. Тэгэхэд бол маш бага ийм хогтой байгаа нь надад үнэхээр хүндлүүштэй санагдаж байна. Тэгээд ийм те энэ бол Монголоос баян улс биш. Монголоос 5 дахин нэг хүн доогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бага. Тэгвэл улс нь мөнгөтэй байна уу, мөнгөгүйгээс үл хамааран цэвэр цэмцгэр, жуулчин дээлтэй аюулгүй байж болдог юм. How are you?
Good. The local? Yeah, local? Yeah. Nice to meet you. Yeah. Yeah. Yeah, it's a nice country, Rwanda. Yes, the city center is all clean. Yeah. I love your president, Kagame. Yeah. Yeah, you guys all can speak English. All people can speak English. Yes. Yeah. How do you learn English? How do you study English? Yeah. Okay. Thank you. Yeah, thank you. Yeah, goodbye. Yeah, I'm going to Uganda. Yeah, I'm going to Uganda. Yeah. When you come in It's my country, Mongolia. Yeah. Thailand. No, Mongolia. Mongolia. It's between China and Russia. Between. Yeah, China and Russia. Yeah, nice to meet you. Yeah, thank you. Тэгээ энд бол ингээд энэ хогоо ингээд цэвэрлээд байгаа байхгүй харахад. За энэ бол тун сайн байна. За тэг англи хэллийг бол бас ингээд багаас нь нөгөө зааж байгаа юм билээ л дээ. Одоо нөгөө хоёр дахь хэл болгоод. Гэхдээ бол ямар ч үс ингээд хүмүүс нь ерөнхийдөө нэг англиар англиар ярьчиад байгаа байхгүй юу. Тэгээ энэ минь бол надад айгүй хүндэлмээр байна уу нэрээ. Ийм ямар ч байгалийн нөөцгүй улс байжж зөвхөн ингээд тэр нэг аялал жуулчлал ямаараа ингээд нэг ийм 12 сая хүнтэй. За одоо би ингээд вокзалаас эдний хамгийн том зах руу явах чинь. It's mine. Yeah, okay. You okay? Okay. Кимирокко гэдэг энэ хамгийн том зах руу явах чинь. Тэгээ манай захын хорооллынх одоо имэйл тавихын гэсэн үг. Yeah, thank you. Good. Тунчиг найрсаг сайхан хүмүүс байна да. За ингээ бүгдээрээ бол одоо зах руугаа явангаа эдний энэ захын хорооллыг ингээд моциклтэй яваад ингээд ерөнхийдөө харчих юм байна. Имэйл одоо сонгоо ярихын дүүргийнхэн гэсэн үг. За нийтийн тээвэр бол болж гинөө ийм 100% захилгаан автобус гэж байна сая. 100% электрик. За тэгээ хог байхгүй байна. Энэ бол хоггүй шүү. Тэгээ үнэхээр ингээд одоо тийм ээ. Авилгагүй болоод эдийн засагт хааруулж гисэн ингээд Африкта толгой зогсож байгаа, хичээж байгаа, зүтгэж байгаа энэ улсынхаа ард иргэд төр засаг, улс төрчид нь амжилт хүсэн өрөөё ядуу байж болноо. Ямар ч хүнд одоо нөгөө савнгийн мөнгө олддог гэдэг шиг цэвэрхэн байж бол бас болдгийм байна. Төр засаг нь зүв байвал. Тэгээд энэ хэсэг маань ингээд хэдий захын хорооллоор явж байгаа ч гэсэн хараа ингээд ийм явган үний замаа нэгт хийцэн байгаа заяо. Хоёрдож ингээд энэ таад ингээд ажиглаар яа усны хаялга одоо энийг хардаа. Энэ ингээд жишээлбэл энэ нөгөө бороо айгу огцон ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хараа. Ингээд энэ зам бороо орсон ч гэсэн ус тогтохгүй гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө ард түмнийхөө мөнгийг хулгайлж идэхийн оронд зайлуул бас энэ захын хорооллоо ч гэсэн нэг юм явган үний замтай усны ийм одоо хаягтай болгочихё гэх тийм ээ. Зам дээр ус тогтоохгүй гэж ингээд бол ард иргэднээ төр засах хичээгээд байна. За тэр хэсэг бол одоо ингээд ер нь бол энэ хэсэг ингээд одоо ядуусын хороол байгаа байхгүй юу? Кигалигийн нийслэлээ. Тэгээ тийм байлаа гэхдээ энэ бол энэчнээс тийм амар юм бол ерөөсө харагдахгүй байна. Тэгээ би бас маргааш хөдөөрөөр явж үзнэ. Нийт хүн амын 70% нь хөдөөнөө амьдэрдэг. Тэгээд хөдөөгөр бас сонирхъя. За окей. Захын ороод ихэд бол болчих таалагдлаа. За ийхүү хичээн зүтгэж байгаа улсынхаа Нарантуул зах дээр ирлээ. За ингээд энэ орчинг бол та бүхэн харж байгаа биз? Гарын 10 хуруунд тоологдохоор л одоо хог харагдаж байна. Тэгээ энэ бол ингээд бас л нөгөө захын хороолтоо байна гэсэн үг. Тэгээ ер нь бол бас их цэгцтэй гоё зах байна шүү дээ. Энд чинь ингээд гараа угаад юм байна. I good and you. Yeah, you're good. Yeah, thank you. You need the souvenir is made in Uganda the factory. Yeah, thank you. За ингээд захарч ирлээ. Юу юм те хүмүүст нь бас их гоё тийм өнгөлөг юм те захын хөдөлгөөчдийн тийм юм гоё тод өнгийн гоё юм шармар юу өмсцөө.
хов сонортой. За энэ ингээ хоолны газар хоол зарж байгаа хүмүүс цагаан халаацтай. Хараа энэ мах зарж байгаа хүмүүс цагаан халаад өмсөж штэ. Энэ юм стандарт үйлдүүлж байгаа байхгүй. Money? What for? Meat? What? No, thank you. Hello. Энэ хятадууд байна штэ. Харж байна манайхаа. За, ер нь манайхаа монголчуудаа энд ийм 12 сая хүн амтай том зах зээл байна. Тэгээ энэ улс авилгагүй болохоор энд ирж та бизнес хийхэд бол бас болохоор юм шиг санагдаж шүү. Тэгээ ард иргэдэн гоё ийм найрсаг. Тэгээ монголчууд минь одоо би биеэрээ явж үзэж байна. Тэгээ ирээ сайхан ресторанда нээцгээ, гуанза нээцгээ, үсчингээ нээ, тийм ээ. Энд бол ийм 12 сая хүнтэй том зах зээл ийм авилгагүй ус учраас танаас мөнгө төгрөг нэхэд ингээд тэгээ төр засаг нь айгүй тогтвортой. 94 оноос хойш тасралтгүй нэг ерөнхийлөгч нь байнга сонгогдож байгаа. Ардчилсан сонгуулиар явдаг. Yeah. Yeah, good. Yeah. Yeah, I'm good. Yeah. Have a couple more to be kind like this. No, no. It's no market. No, no. Yes, I know. Oh, no. Yeah. Guys, leave alone. За энийг жоохон за мэдээж тэгээд олны дунд Vatican and the pride. за энэс бол холцсон дээр юм. Энийг сохтуу нөхөр бол яа. Yeah. Just leave me. Yeah. За яг хөө мэдээж олны дунд бол иймэрхүү. Гэхдээ сая бол зүгээр л ийм найрсагдуул надтай зуралдаж штэ тий. Жохон халамцуу гөлөнцөөхөө. За энд бас гадаадгүй явж байна. За тэгэл ийм гадаад хүмүүс их байна мэн гэдэг бол гадаад гэр одоо Европ мороо Аз хүмүүс их байна гэдэг бол энд ингээл аюулгүй байна гэсэн үг. Одоо энэ урд байгаа энэ залуу хар тий Европ ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс байгаа даа шүү дээ. Sorry my friend, what did you say? The guy? That guy. Yeah. Yeah, he drink, but he cannot control what he drunk. Yeah, I understand. За саяра ирж ингэж. Yeah, thank you. I'm figuring out. Yeah. For me, my name is Emil. Thank you so much. Саяны ингэж хар энэ залууд ирж тайлбарлаж шээ надад. See here, they fix. Yeah. Fixing the shoes. Yeah, тийм байна. Гутал янзлж байна. Continue no problem. За яг л сайхан ард түмний зах гэдэг бол ийм байдаг. Энэ залуу ингээд сая ингээд санаан зовсон юм шиг байгаа байхгүй юу? Саяны залууг ингээд яа сохтуу байсан шүү өөрийгөө хянах чадваргүй гэдээ надад тайлбарж хэлж байгаа байхгүй юу? Even yams. Их орныхоо нэрийг амар бодож штэ тийм ээ. Мундаг байна өө. Саяны залууг бол ингээд энэ залуу айгу санаан зовсон байгаа байхгүй юу? Энийг гадны хүү явж байхад муухай амтлаа гээд potato. Irish potatoes. Yeah. Ийм өөрхөн найрцаг багтай багтай тий. Here, no problem when you come. Yeah. I can show you everything. It's a free. Yeah. Or Yeah. if you want, you type me. Yeah. Thank you, my friend. Yeah. Hello. Yeah, nice country. So many others. Kamaga. I love Kamaga. Kambaga. Kamaga. Yeah, president. Come back. Yeah. I would like to come back. Yeah. Тийм багц ингээд амар улс орныхоо нэрийг нь иргэдэн өөрсдөө бас айгу хичээдэг хүмүүс байгаа байхгүй юу? See like banana? Banana? You can have Yeah. like this. You see like this? Banana, If yeah. you want, you can eat here Yeah. and you keep here green one. Yeah. Use another day. Ямар өнгийн сонгомоор байна тэрийг ингээд тастаа тайраад авч болноо гэж тайлбарлаж байна. You see Good papaya. job, I know. You see, Yeah. This banana is different. Yeah. This one is Өөр called, banana. it's called banana plantain. За окей. It's for cooking. Yeah. Yeah, banana plantain. За юм өөр төрлийн банан байдаг шүү. Бас өөр төрлийн банан ингээд тайлбарлаж байна. Now Yeah. in a zone of the beans. Yeah. Beans. Hello. Hello. You see? Now we are in a zone of the beans. Yeah, We have bean. two different Тосны хэсгээр ирлээ л гэж ах шиг байна. Янз янзын өнгөтэй. All of За these, би чи энд бараг even white. цагаан шош. Өмнөс удаанд нэг Монгол цэргүүд дээр очиход нэг манайхан нэг ингэж байгаа хүлээж яваадсан. Is Тэр шиг medicine. байгаа юм шүү. Yeah, African medicine. Come you see. За Африкийн нэг Medicine. медицин гэдэг чинь эмчилгээ гэсэн үг. And you drink it. All the poison they give you will come out. You will vomit it. За бөөлч нь буцаад. It's for medicine. Yeah, medicine. Yeah, За for бөөлжилтэнд ер нь бол ууж муух юм байна гэж би anti vomit. sure. Yeah. Anti prevention vomit. Yeah, charcoal.
Ah, yeah, Charcoal. Charcoal. You know yeah. charcoal? It's a traditional medicine. All. Even this one, you know this oil? Yeah. This is the oil from grapes. Ah, yeah. Grapes, yeah. It's from За, grapes. грепний тос. Yeah. Also, it's medicine. from Medicine. Rwanda, yeah. Wow, wow. Even like Rwanda this, traditional. we get soya. Soya. Soya tea. Oh, за соёцоо. But also, when you smoke, Yeah. you can drink. Yeah. Take the smoke out. Аа, яа, яа. За, тамхи sure. татвал биений хор гадагшлуулах юм байна шүү. Хэмжлэгээний. Sure. Yeah. Is it too much? Yeah. You have to see this stone. Yeah. This stone. When like you are pregnant, Аа, яа, you are жирэмсэн үед. pregnant, Yeah. you have baby in your Yeah, stomach, yeah. and you drink it. Yeah. Sometimes some women they can feel bad when they are pregnant. They feel Yeah. the suffering in the, Yeah, from yeah. their stomach. You drink this, Yeah. it will cool down. Oh, yeah. In Rwanda. It's with hot water. Yeah. With За, hot аа. За, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан одоо нөгөө бодвол тоонус Now we моноос гидс мэдс in өгөх a юм болоо. flour. За, би бас энийг төгсгөлд нэг юм харах гад байна. Энэ надаас мөнгө авах гэж ингэж гин үү? Эсвэл найрсаг загинж гин үү? Oh, yeah. Are they shoes? Yeah. The Okay. shoes? Okay. No problem. This is the shoes, but this one is not from here. Yeah. From like USA, another place they bring here, but Yeah. it's come like a gift. Yeah. Yeah. So we bring here, we wash it good, Yeah. we clean, we sell it. Yeah. Stop right. Yeah. Now I'm living out. Thank you. You will bring out. Yeah, living out. Yeah, it's okay. Okay. Papa. Maybe another time. Yeah. Where you from? From Mongolia. Mongolia. Yeah. Okay, greet some people from Yeah. Mongolia for me. Yeah. Okay. Okay, bye-bye. Yeah. Good Yeah. time. Хараа энэ надаас мөнгө авахгүй ингээ яваад өгч шít. My friend, come. I would like to give you some tips. I would like to give you some Okay. tips. Is it okay? Yes, thank you so Yeah. much. Yeah. I Yes, like my it. friend. Yeah. Okay, Thank thank you. you, Thank you to my guide. Respect. Yeah. And Mongolia, Rwanda. Yeah. I wish Mongolia to come visit Rwanda. Yeah. For me, my name is Emir. Yeah. Even if you want my contact, no Yeah, problem. yeah. But God bless you. Yeah. Thank you so bless much, you. my friend. Yeah. Thank you. Bye. Yeah, bye. За, сая бол ингээд надаас салахтай мөнгө авахгүй салж штэ тий. Тэгээ энэ бол одоо яг чин сэтгэлээсээ сая надад ингэж их орноо будаж одоо тусалж байгаа байхгүй юу? Энэ хаваа тайлбарлаад би одоо ингэж бодож байна л да. Ер нь ингээд зүгээр болдог бол Монгол улс байна тий. Одоо энэ улсад нэг 5 толгоогоос нэг жохон хэсгийг ч юм уу тий. Эсвэл одоо асхтын мөнгөний хорд, бортогийн хорд юу байдгийг нэг жохон гэл ингээд ашиглуулчих юм бол энэ чинь тэр олсон мөнгөөр нь бол хулгай хийгээд байхгүй нөө шүү дээ ингээд яг л одоо төр засгч тэр ард иргэдэж тэр яг л ингээд энэ 12 сая хүнээ яа сайхан амьдруулах уу те тэрнийхээ төлөө л ингээд яхаар хичээн зүтгэж явж байгаа хүмүүс байна шүү дээ те орог туслаа дэмжичмээр юм шиг санагдчих юм. Тэгээ энд ингээд гоё пүүз угааж байна. Yeah. Yeah. Is it how much one shoes? 1K. No. It's a selling? I wash. This only for selling. Not selling, just washing. Yeah. Yeah. Thank you. За би буруу ойлгосон байна. Энэ бол нөгөө сая манайхад ойлгочлоо тий. Зарж байгаа биш угааж байгаа юм байна. Тэг нэг пүүзийг 1000 гэдэг чинь Монгол мөнгөөр 2500-аар угаад юм байна шүү. Нэг пүүзийг. За тэгээд захынхаа хажууд ийм гоё цэцгийн дэлгүүр байна шүү. Тийм ээ. Амьд сарнаа юм болов? Амьд биш байна. Ямар ч үс юм цэцгийн дэлгүүр байна. Амьд бол биш юм шиг байна. Энэ юу юм бэ? Догчлоо энэ амьд сарнаа байна шүү. Вау. Эдгээр бүгд амьд сарнаа байна. Вау, гоё нэрч шүү. За ингээл захмахынхаа хажууд тийм ээ захмын тэнд байгаа шүү дээ. Гоё амьд сарнаа энэ төр зарж штэ. Би ч нөгөө өмнөд Судаанд нөгөө Монголоос нь гуйсан Бат Эрдэнэ дүүгийн хөсөлтийг биелүүлэх гэж нийслэл хотоос нь бол амьд сарнаа олж чадаагүй угаасаа байхгүй юм билэ. За гэхэд энэ улсад бол ингээд ийм цэцгийн соёлын хүртэл бас өөр байна гоё юм.
Амьд сарна энэ төр бол зах дээр нь зараад өгч юм бэ. Зарч идэм байна. Тэгээ энэ захын хороолол биш бүр хотын төв мөвөр нь ингээд дэлгүр оршоогоор явбал өшөө бүр олон юу бол байгаа баха гэж бодож. Сая энэ нэг залуу юу яасан? You have a nice camera. Yeah, thank you. Энэ залуу маань манай нэг дангууруул гэж хэлж байгаа юм байлгүй гэж би ойлголоо. Ингээд сүнээр энэ төр зард юм аа. Тэгээд би ингээд одоо дагуулж очиод таныг те тэгээд ингээд дангуугаа үзүүлье. Тэгээд худалдаж авах юм байвал аваач гэд хөрхий хичээл зүтгэл гаргаад ирж байна. Тэгэхээр би бас ер нь юу яа гэж бодлоо. Эдгээр дангуун дээр очиод угаасаа би нэг ирсэн улсаасаа мөнгөн тэмдэгтийн мөнгөн тэмдэгтийн тэгээд бас нэг жижигхэн нэг юм ачаанд саад болохооргүй юм авдгийг. Yes, I'm looking. Yeah. First of all, my friend, could you give me the good price? Yes. No tourist price. Yes, good price. Yeah. Price. За энэ нөгөө алдарт аялал жуулчлалынх нь горилла байхгүй юу? Мөнгө олдог. За энүүгээр явахын тулд $1500 зөвшөөрөл авах юм билээ. Яг хажуунаас нь очиж энэ гориллаг хардаг гэсэн. Гол ерөөсөө энэ мөнгө олдог зүйл нь. Тэгээ даанч би одоо яаж $1500 энэ горилл харах гэж явах вэ гэж бодоод байна. Нэг хөнкөө юм. How much is it? First to choose, take more discounts. Yes. Yeah, it's how much? Is it 3 pieces? Is it 5? 5,000? Yes. Is it 3 piece? Yeah, it's also 5,000. Yes. Юу вэ? Энэ ингээд 12,000 төгрөг юм биш. Оо, айгүй хямдхан юм байна. За. Камераа сайхан унтрааж агаад юмнуудаа сонгоо. За тэгээ түрүүн хэлсэн эднийх нөгөө гэлгар уутыг хорьсон. No plastic, right? Here, this country, no plastic. Дандаа ийм гоё цаасан утан. Thank you my friend. Yeah, and you too. Үйлчлэгээ бол бас янз юм байна нөө. Сүнкэнчи хийгээд өгье гээл хийж өгөөл захилгаандж өгөөл. Yeah, thank you my friend. Bye bye. Nice deal. Yeah. Thank you. Yeah. Sorry. Yeah. Yeah. Thank you. Yeah, thank you. Намайг бол айгүй лаки сурсан байна уу. Тэгээд нөгөө хаа байсан дагуулж лангуулуугаа авчирч байгаа л. Тэгээ нэг үнэтэй юм биш вэ штэ. Энэ чинь үндсний гараар хийсэн бэлэг дурсгалын юмнууд нь. За ингээд алхасаар байгаад энэ бол ингээд манай гэр юм байгаа юм. Яг тэгээ ингээд түлхүүрээр гадна хаалгаа онгорчно. Ингээд ороод ирж байгаа юм да. Янзын гоё гоцтой. За ингээд манай good evening. Манай гэрийн эзэн байна. За тэгээд гэрийн эзэн маань энд байгаа. За ингээд энэ ч нэ бол ийм тустай байхгүй юу? Ингээд халгаач. Тэгээд энд 0 байгаа. Энэ хоёр өрөөнд бол бас тустай хүмүүс амьдрна. За энэ болохоор миний өрөө. Тэгээ уг нь бол ийм хостел байхгүй юу? Ингээд гуруулаа байрладаг. Тэгтээ бол би нөгөө азтай. Ерөөсөө чи хүн орж ирээгүй одоо хэд хонж ийн. Би чи 3 дахь өдөр штэ. Тэгээ 3 өдөр ингээд ганцаараа сайхан энд ингээд барилж байгаа. Тэгээ өөр хүмүүс ирвэл одоо тэгээ мэдээж энэ хоёр дээр орно. За тэгээ хоногийн хэдгээч Монгол мөнгөөр 30,000 төгрөг нэг хоногийн. За тэгэл бодохоор ингээ өглөөний цай үнэгүй. За тэгээ ийм бас ийм гэртэн байрладаг ийм газар олоод авчвал их бас зүгээр байдгийг шүү. Энд тэнд аялж явах. За ингээ сайхан ус цасанд орчхоод одоо ингээд орой болсон байна. Ингээ Африкт бол манайхан ер нь 5:30 гээл таг харанхуй болчдгийг. Тэгээд одоо бол цаг маань хэд болж байна гэхлээр 7 өнгөрч байна. Тэгээд сайхан ус цасанд орчоод гарч ирж байна л та. Тэгээд энэ чинь ийм car free zone буюу ийм машингүй явхан ийм алхахдаг бас ийм годомж байт юм байна. Оройтой ингээд ийм худалдаа 8 гараад ирдэг те. Тэг ийм бас их гоё гэрэлтүүлэхтэй ийм гоё годомжаар бас алхаж байна. Тэг үнэхээр бол энд одоо нэг ийм те Африкт ийм зүүн өмнөд Азийн аюулгүй улсад явж байгаа юм шиг орой морой гэгээ тасарсан байна. Hello. Yeah, thank you. Орой морой ингээд одоо ганцаараа алхаж идэг ийм Африкийн улс ястаа үдсэнгүй. Тэгээ энэ улс руу бол манайхаа ирж аялаарай нэрээ. Үнэхээр энэ бол ийм аюулгүй улс эрс мэдэгдэж шүү ингээд. Тэгээ хүмүүс нь айгүй гоё ийм нийтлэхээр гоё. Энд ингээд Kigali гэж бичсэн. Энэ бол нөгөө нийслэл хотынхын нэр багхгүй юу? Kigali. Тэгээ энэ чинь ийм зураг
дардаг үйлчлэг энэ төр байд юм шиг байна л да. Энэ хаасайгүй ингээд зураг дарах гэдэг хүмүүс ингээд яваад байна. За энэ тэгээ залуулсан юм скейтборд унаал. Тэгээ энэ юу яасан гэж байгаа нөгөө Дэлхийн банк байна шүү дээ тий. Тэгээ Дэлхийн банкны ер нь туслалцаа энэ төр энд айгүй сайн ирсэн. Яагаад тэгэхээр нөгөө хамгийн үр ашигтай зарцуулдаг улс гинэ. Дэлхийн банкнаас тусламж үзүүлэлээ олон улсын байгууллагаас тэрийг нь ерөөсө хулгайлж иддэггүй. Яг л ийм юмдаа ингээд зарцуулдаг учраас энэ ч бол ингээд хөрөнгө оруулалт тусламж энтрийг сайн ирдэг гэж байгаа. Тэгээд ийм чөлөөтэй суудаг ийм салхилтыг сандлууд яасан ихтэй тэгсэн мөртлөө энэ нь бас нэг хөөрхөн ийм залгуур малгууртай. Тэгээл ингээд сайхан оройноо манай энэ Рвандачууд маань сайхан салхилаа л гоё биш үү? Ямар ч тоос шороо байхгүй, аюул учрал байхгүй. Яа, ийм гоё цэвэр жимсний шейк авч байна. За тэгээд би уг нь энэ улсад ганцхан тэр энэ нийслэл хот орныг сонирхож явбал тэгээ нэг л бичлэг гаргая гэж бодож ирсэн. Тэгээд тэгсэн чинь нэг би яг өглөө ингээл гарч яваад ер нь бол ингээ миний бодлого өөрчлөгдсөн. Ийм мундаг гоё одоо нийтээрээ хичээж байгаа улсын хөдөө нь бас ямар байдığım бол тий хөдөө орон нутаг тэгж бодоод би бол хөдөө орон нутагт нь дахиж бичлэг хийхээр одоо шийдсэн. Тэгээ бүгдээрээ ингээд ямар ч нийслэл хотын бичлэгээ өндөрлөөд дараагийн бичлэг буюу хөдөө орон нутгийн бичлэгээр уулзцгаая. Тэр баяртай.